үйл явдлуудыг эргэцүүлсийг нэж дүгнэх. За тэгээд цаашаага алхаа, амьсгаа, алдаа оноогоо олон нийттэйгээ хуваалцах тэр орон зайг олгоё гэж бодсон. Өөрөж оролцуулсанд баярлалаа. Тэгээд дээрээс нь бас юм оны төгсгөлд нэг юм бодит үйл явдал яг бодитоор нь дүгндэг нэг ийм орон зай хэрэгтэй байгаад байсан. Тэгээд энэ бас орон зайг олж хараад яг юм бодиттой мэдээлэл хуваалцах боломж олгосноос талархлаа илэрхийлээ. Монгол улсын шалгуулсан улсын хурлын шүүмжлэх намын дарга тогтмолын дорж хүн нам ба найдварын хурдаараа намын дарга дорж хадны франц улсын хурлын жүжиг болох хүн намын дарга дорж хадны алаа хүмүүн бидний боловсруулалтаа салбарын хэрэгжлийн багж хүлээж байсан учраас хүн намын үүсгэж байгуулсан. Бидний хамгийн ихэнд онцож асуумаар байгаа зүйл хүн намын 10 жилийн ойтой холбоотой асуудал. Яг тэгэхээр та бас энэ хурлаар өөрийнхөө үүсгэн байгуулж хамтран босгож байгаа, хүчин зүтгэж байгаа бас намынхандаа хандаж дүгнэлтээ цаашдын алсын хараагаа хуваалцсан. Дээрээс нь намын даргаараа дахиж үлэрч сонгогдсон. Тийм учраас би эхний асуултыг яг энэтэй холбоотой асуух нь зөв юм байна гэж бодсон. 15 онд ингээд намаа байгуулах гад таанд маш олон төрлийн үйл ажиллагаанууд клубээс эхлээл ингээд үйл ажиллагаанууд яваал одоо онлайнаар биетээр гэдэг ингээд явж явах үед бодож мөрөөдөж зорж төсөөлж исэн зүйлсүүд одоо ингээд 10 жилийн дараа нам болоод парламентэд судалтай болоод засгийн газарт ороод ажиллаж байгаа хоёрын хооронд та бүхний энэ хүлээлтийн зөрүү энэ төсөөллийн хоорондын ялгаа юу байна гэдгээс эхлэе. Та бүхэн зөв бодож ирсэн юм нь юу байна? Буруу бодож ирсэн юм нь юу байна? Захиад цаашаага засаж анхаарах ёстой юм юу байна гэдгээс яриага эхлэе. Яг 10 жилийн өмнө бид нар хүн намыг үүсгэн байгуулж ирсэн. Тэгээд тэр үеэ бас нэг эргээд нэг санчид тухайн үед юу болсон бэ гэдэг ихлээр 2000 одоо 14 15 он баггүй. Эдийн засаг маш хүнд болцсон. За хоёрдугаарт улс төрийн одоо үйл явц болохоор улс төрийн нам муухай. Баатар гоё, хов хүнэл дэмжинэ гэдэг ийм уурс одоо уур амьсгал маш ихтэй. Бид нар өргөн нарийн төмөр зам гээд маш их тийм хилцүүлэг хийж Монгол ингээ хоёр хуваагдсан байсан. За дээрээс нь Дубайн гэрээ зуран зурхгүй гээл зурсан нэг ийм нэг хилцүүлэг дахиад хоёр хуваагдсан байсан. Тэгээ нийгмээр улаан цэнхэр гээд нэг хоёр хуваагдсан. Тэгээд айлч нам нь гарч ирсэн бүтэхгүй юм байна гэдэг нэг ийм одоо иргэдийн донд бол итгэл цөөрөл нь ингээд бий болцсон ийм үе байсан байхгүй. Тэгээ яг тэр үед бол нийгмийн захиалгаар нэг урд өмнө ямар нэгэн элдв муу зүйлд холбогдож байгаагүй өндөр мэдлэг боловсролтой тэгээ нэр цэвэр ийм залуу мэрэгжлийн ийм багийг ус төрчдгийг бол нийгэм хүлээгээд захиалаад байсан. Судалгаач тэр маш өндөр байсан. Тэгээ тийм болохоор хүн нам үүсгэн байгуулахад яг 10 жилийн өмнө бид нар үүсгэн байгуулж шинжилэн зохион байгуулж байсан. Энэ үед бол одоо бие тухайлбал гаднаас ирж байсан олон улсын валютын санд ажилладаг багтаа тэнд байсан Дэлхийн банк, за энэ Азийн хөгжлийн банк, за мөн нэлээд дэлхийд даяар таран суурьсан байгаа маш олон ингээд залуучуудад санд тавьж наашаага авчирж исэн. Тэгээд санаж байгаа бол нэг зүгний үүргээд нэг давалгаа Монголоос одоо харж гарч явсан залуучуудыг бодож дууцсан давалгаа байдаг шүү дээ. Хүн нам бол хоёр дахь давалгаа нь бол байсан. Маш олон юм одоо залуучууд их нутгаа орхиод олон жил болсон залуучууд буцаж Монгол руугаа ирж исэн. Тэр нь Монгол улсад маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байсан юм идэвхтэй бүлгүүд ялангуяа клубүүд бүгдээрээ одоо нэгдэж энэ хүн намын бас суурийг үүсгэсэн бодиттой байдал. Тэр бол зөв үйл явц байсан гэж боддог. Алдаа гарсан уу гэвэл гарсан яагаад вэ гэхээр бид нар нэг ус төрөө сайн мэддэггүй туршлагагүй маш их юм усаа хөгжүүлчих гэл яарад байдаг. Ялангуяа ингээд Америкт, Англи, Японд, Германд байгаа тэр нөхдүүд чинь болохоор тэр барууны соёлыг аягүй сайн мэддэг. Тэндээ ажиллаад амьдраа татвараа төлцөн. Тэгээ усаа хурдхан шилд юм болгочих юмсан гэл ингээд. Тэгээ энэ одоо гинэн гэдэг юм уу? Эсвэл бас юм яарсан ийм нэг өсөл мөрөдөлтөд автцсан ийм баахан нөхдүүд, нэг талдаа баахан идеалист нөхдүүд, романтик нөхрөөдтэй. Тэгэл бүгдээрээ ингээд нийлээл нөгөө талдаа аягүй прагматик нөхдүүд бас ингээд хамтраад бид нар хүн намыг үүсгэжсэн. Тэгээд харамсалтай нь улс төрийн туршлагагүйгээс болоод тухайн үед бол жаахан буруу шийдвэр гаргаж ирсэн. Одоо бидний хинч таньдаггүй хүрээд ирсэн. Тэнгүүд тухайн хамгийн одоо өндөр рейтингтэй байсан улс төрчин илүү хамтраа би та нарт туслая гэдэг. Тэгээд тэрийг бас уриалхан хүлээж авснаа буруу байсан байлээ. Нэг хоёрдугаар тас нөгөө
улс төрийнхөө орчныг юм цэвэр өрсөлдөөн ингэж ойлгоод дүрм журмаа барай яваад гэсэн. Ингээд хажууд талын дөрмгүй зодгнууд яваад. Бусад романтик байсан. Тэгээд бас л ингээд хуваагдал. Тэгэл нөгөө монголчин нэг улаан цэнхэр гэдэг юм орон зайтай улаан ингээ хатуу ардын нам хуучин махан. Тухайн үед ч бас нэг 2 хуваагдсан. А бус нь ингээ цэнхэр дээр ингээ хуваагдал үсгээд байдаг. Шин нам болгон ингээ цэнхэр болж харагдаад байдаг. Тэгэхээр нөгөө цэнхрийн одоо боссууд нь бүгднгийн л нөгөө тэрч авах гээд өдөөс юм ярьсныг завчиж унгаах гээд байдаг. Тэ нэг ийм ингээ зовлонтой үе байсан болохоор бид нар тухайн үед бол сонгуульд оч орч чадаагүй. Тэгээд гаднаас ирсэн маш олон залуучуудын 50% нас буцаал одоо санаа алдаал явж ирсэн. Энэ бол бидний одоо гашуун дүүхэлтэй. Одоо маш товчхондоо хэлэхэд өнөөдөр 10 жилийн дараа бид нар одоо үр дүнгээ ингээ хараад явж байна. Тэгээд алдаа оноотой 10 жил болсон байна. Гэхдээ нэг зүйл бол тов тодорхойгоор ихтгэл үнэмшилтэйгээр зөв зүйл байсан гэдэг нь бол Монгол улсад улс төрийн институт байхгүйсэн. 70 жил явсан, 100 жил одоо түүхтэй нэг улс төрийн институт. За одоо 35 жил тухайн ардсан хувьсгалын тэр дэлхийн давлгаагаар бас нэг үүссэн ийм нэг 2 дахь институт. 3 дахь институт үүсэл үлгэндээ ингээд үргэлдээд байсан. Тэгээ анх бас хүн намыг үүсгэн байгуулж байхад маш олон улс төрийн нөгөө ах нар бол дур чандаа дэмэдээ ардын нам руу ороод эсвэл ардсан нам руу ор. Монголд бол 3 дахь хүчний орон зай байхгүй. Улс төрийн нам үүсэл тэгэл үлгэндээ өгтийн тийм байхгүй. Тэгсэн ч гэсэн бид нар бол зогсолтгүйгээр сөрсөөр байгаад энэ 10 жилийн одоо ард гарлаа. Үр дүнд нь анх бол ингээд нийгмийн хүлээлт бол маш өндөр, олон сайхан залгчид суугсан. Тэгтээ фейлдсэн. Гэхдээ бид нар дахиж босож ирсэн 2020 онд парламентд суудалтаа нам болсон. Тэгэхэд ман ан хүн гэдэг 3 нам байсан. Дараагийн 2024 оны сонгуулиар бид нар засгийн газарт одоо ачаа өөрдөг ийм нам болоод 8 гишүүнтэй явж байгаа. Тэ. Цаашаа улам бол ингээд өсөд явна. Энэний үр дүн юу юм бэ гэхээр Монгол улс ардчилсан улс. Энэ ардчлалыг одоо бэхжүүлэх зайлшгүй шаардлага бол байгаа. Ардчлалыг бэхжүүлдэг одоо суурь нь юу байна гэхээр бид нар өөрөө парламентын засаглалтаа бүгд найрамдах улс 1990 онд ингээд зарлцсан, тунхалдсан. Тэгээ маш тодорхой юм ийм том 2 хүрштэй тэгээд дунд нь байгаа цорын ганц ардчилсан улсын хувьд бол Монгол улс парламентын ардчлалаа бэхжүүлж байж л ардчлалаа хамгаалахаас өөр арга байхгүй. Ардсан тогтолцоотой байж бид нар барууны стандартаар барууны жишгээр хөгжгөөс өөр гарц сонголт бол бидэрт байхгүй. Тэгвэл ардсан улс, ардсан парламентын засаглалтай улс бол энд юу гэдэг юм бэ? Юу бүрдүүлт юм бэ гэдэг л асуудал. Хувь хүний засаглал юм уу? Тэгвэл энэ чинь хаанч засаглал бол энэ чинь ерөнхийлөгчийн засаглал шүү дээ. Гэвтэл парламентын засаглал гэдэг бол намуудын засаглал байдаг. Намууд өөрсдийнхөө одоо итгэл үнэмшил, үзэл баримтлал дээр нэгдээд баг болоод институцийн хэлбэрт ороод тэгээ олонхоо шийдвэрийг гаргаад явдаг. Энэ одоо зохион байгуулалт бол нам юм. Гэтэл харамсалтай нь яг бид нар 10 жил өмнө байгуулж байх үед бараг нэг намын тогтолцоор иргэд орж байсан. Нэг том ном дагуул нам гэдэг. Бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. 16 оны сонгуулиар ардын нам чинь нэг 60 хэдэн 62 судалтай болоод тий. 20 оны судалтаар тэр чинь бараг 64 ч болчлоо тий. Ингээ бүр байхгүй болчихсон шүү дээ. Тэгвэл энэ тохиолдолд ингээд Монголд нэг компани биш тий. Нэг бизнес биш. Нэг уул уурхайн орд биш. Бүхэл бүтэн ингээд улс төрийн институцийг буюу энэ парламентын арчлалт хэрэгтэй. Өөрийн тов тодорхой өнгийг өөрсдөө үзэл баримталтай тэрэн дээр итгэл үнэмшилтэй маш сайн юм хүний нөөц бүхий юм нам үүсгэн байгуулсан нь бол хүн нам юм эргэлзээгүй. Тэгээ дэлхийд дээр нэг намын тогтолцоо яваагүй. Тэр бол бидний өмнөх 1990 оноос өмнөх систем. Дэлхийд дээр 2 намын систем ерөөсөө ажиллахгүй байгаа. Үр дүн нь хамгийн сүүлчийн кейс гэхэд Шри-Ланк унчлаа. Грекийн эдийн засаг дээр ажиллаж байсан. Грекийн эдийн засаг сүүлийн 30 жилийн хугацаанд нар үзээгүй. Яагаад гэвэл 2 нам нь ялахын тулд ээжж популизм хийж өмнөх одоо хийсэн үр дүнгээ балуурдаж явсан. Мөн үү? Хамгийн одоо том жишээ гэх юм бол Америкийн нэгдсэн улс. Америкийн нэгдсэн улсын 2 намын тогтолцоо нь үр ашиг талаас унаад фейлдэд байгаа. Тийм ч болохоор Америкийн нэгдсэн улсын одоо 80 гаруй судлаачид дотор нь 10 гаруй Нобелийн шагналтай одоо судлаачид бүгдээр бид нар энэ 2 намынхаа системийг эргэж харахгүй бол одоо 36 тэр OECD-гийн
гишүүн орнууд дотроо сүүлийн байрыг эзлээд байна. Бүтээмж үр ашигаараа гэдэг. Тэгэхээр энэ Монгол улс хоёр намын тогтолцоо болохгүй юм байна. Монгол улсад ор хаяж 3 дээр нэмэх гэдэг тийм тогтолцоо байх хэрэгтэй байна. Гэтэл тэр намыг ингээд үүсгэд явъя гэхлээр маш их золиос хэрэгтэй байдаг, тууштай байдал хэрэгтэй байдаг, нийгмийн бас ингээд шүүмжлэлийг хүлээж авах хэрэгтэй байдаг, маш их хөдөлмөр байдаг. За одоо 10 жилийн дараа ингээд эргээд харахад би нэг зүйлийг маш тодорхой хэлээ. Монгол улс одоо 3 дээр нэмэх гэсэн ийм намын тогтолцоотой болцсон. Одоо парламент дээр 5 нам бол байна. Ямар ч сонгуул боллоо гэсэн 3 нам байж л байна одоо. Манай хүн гэдэг 3 нам байх нь тодорхой. За энэ бол нэг. Хоёрдугаар өнөөдрийн нэг дэлхийн ертөнцийн шал өөр болчлоо л. Тэгээд өөр болцсон гэдэг нь бол дэлхийн 2 дугаар дайнаас хойш дэг журам их өөр болчлоо. Арчлыг хамгаалж ирсэн нэг том үндэстэй Америкч мөнгө төлөхөө байлаа тоошоо болчлоо. Одоо яг арчлын дархлаа хаана явж байгаа гэхээр Европууд дээр яваад байгаа байхгүй. Европууд бол нэг 100 жилийн түүхэн дайн үтсэн, зовлон үтсэн арчлын үнцэнтэй юм үндэснүүд байна. Тэрийг ингээд харах юм бол бүгдээрээ дийлхэн парламентын засаглалтай. Тэн нэг юм улс төрийн намууд нэг идэвхтэй, хүчтэй. Тэгээ парламентын засаглал маш сайн ажиллаад байна л дээ. Тийм болохоор цаашаага Монгол улсын хөгжлийг харьцуул парламентаа бэхжүүлэх тэгхийн тулд бол тууштай одоо үзэл сандраа нэгдсэн сайн юм баг институт Монгол улсад маш хэрэгтэй. Ямар ч байсан Монгол улс бол 10 жилийн өмнө нэг дээр нэмэх гэдэг ийм тогтолцоотой явж байсан бол одоо 3 дээр нэмэх гэдэг ийм тогтолцоотой. Тэгээд 30 хэдэн нам бол байх шиг байна. Гэхдээ парламентод 5 нам ингээд суугаад явж байна гэдэг бол энэ ололт. Энийг бий болгоход харин хүн нам бол маш их үүрэг үүсдэг гэсэн. Тэгэлгүй яг 10 жилийн дараа 10 жил болоос улс төрд тэмч бас урт хугацаа бас биш шүү дээ тийм ээ. Яг сая таны хэлсэн би зүйл дээр 2 зүйлийг өргөжлүүлээд асуухыг хүсэж байна. Нэг нь яг хүний нөөц, та хоёр нэгтлээд хүний нөөц гэлээ. Хоёр дахь нь институт гэж хэллээ. Эхлээд энэ хүний нөөц талаас нь асуучих. Яг сая хүн намын 10 жилийн ойн хурал дээр зарлагдсан одоо хүн намын 10 жилийн номыг би уншсан. Энэ дээр яг сая таны дурдсан нөгөө бит түүний дуулан электоратын хямрал гэл ингээл олон асуудлуудыг харж ирсэн. Гэтэ нэг зүйл айгүй анхаарал татсан нь таны хамгийн анх бүрдүүлж одоо үүсгэсэн суур баг ер нь одоо хүртэл ингээд байгаад байгаа. Та өөрөө сая маш их золиос тууштай байдал хэрэгтэй байсан гэдэг. Би яг тэрийг уншиж байхад юу гэж бодогдсон гэхээр таны энэ пич хийсэн ер нь түлхүүр үгүүд юу байсан болоо гэж айгүй гайхсан. Яг тэгэхээр асар их одоо ийм дүүлэн шууган скандал тий олон үйл ойлголцох, үйл итгэх үйл явдлууд гарсан ч гэсэн кор баг ингээ байгаад байна гэдэг бол өөрөө анхны одоо таны залуучуудыг бодож бүр Монголч байгаагүй мөртлөө энд ингээ баг бүрдүүлээд ингээ явж ирсэн. Тэгэхээр тэр хүний нөөц бүрдүүлэхэд таны анх хэлс одоо яг ингэж хүмүүст өгж ирсэн мессежүүд юу байсан бэ гэдгийг айгүй гайхсан. Тэрийг та бас эргэж нэг сануул гэж асуумаар нь. Хоёр дахь нь би таны үргэлжлүүлээд дараагийн асуултаар асууя. Зөв яг тухайн үед бол яг кор баг бол өнөөдөр хүртэл 10 жил дор чанд гэдэг үнэтэй цуг яваа. Тэгээ миний хувьд бол энэ намыг үүсгэн байгуулад бүгдд нь ингээд санал тавьсан нэг л зүйл баг. Маш энгийн. Тэр бол юу вэ гэхээр Монгол улс маань ийм хөмөрсөн тогон дотор байдаг шиг ийм хоорондоо ин хэрүүл хийдэг. Гадна талаас харахаар ийм хөгжих асар их боломжтой мөртлөө тэрийг дандаа өөртөө ингээ хаагаад байдаг ийм ус байна. Гэхдээ энэ бол бидний үр хүүхдийн маань ус юм. Би одоо 4 хүүхдээ аа. Одоо хүүхдүүдээ би дэлхийн ямар ч улсад бол амьдарч чадна гэдэг итгэл уншил байна. Гэхдээ аз жаргалтай амьдарч чадах уу гэдэг дээр бол би эргэлзэж байна. Ягаад вэ гэхээр яг ингээд дор чанд ховны тухайн үед би ингээд дэлхийн 120 гаруй улсуудаар очиж 60 гаруй улсуудаар нь очиж ажиллаж ирсэн. Миний очиж ажиллаж ирсэн улсууд бол маш их тийм ядуу бүр орнууд байсан. Тэгээ Африкийн, Франко Африкийн, Латин Америк улсууд, Төв Азийн улсууд, Зүүн Азийн улсууд, Пасифик улсууд бүгднгээр нь очиж ажиллаж ирсэн болохоор амьдрал нь ямар хэцүү юм бэ гэдгийг мэдэн. Тэгээ өнөөдөр та бүхэн мэдж байгаа бол мөнх цэлмэг гэдэг нэг залуу лайв хийгээд байгаа. Одоо миний 10 жил ингээ хажуудалтай ингээд бэлдэж байгаа бас нэг ус төрч залуу. Гэхдээ одоо ингээд бүр таны ингээ яриад байдаг тэр Африк улсуудыг очиж үзмээр байна. Монголчуудад үзүүлмээр. Монголчууд ямар сайхан юм нөөцтэй давуу талтай улс гэдгийг харуулмаар байна гэл ингээд сайхан бодит түүхийг ингээд бодтоор үзүүлээ явж байгаа эр зөрөгтэй залуу тэнд бол байна. Одоо ингээд дүгнэт хэлэхэд асуултны хариулт нь юу вэ гэдэг тэгэхээр бүгдээрээ
одоо энэ үе дээрээ үр дүн гаргаж чадахгүй байж болно. Гэхдээ ирээдүйн үе дээрээ суурийг нь бүрдүүлээд өгчөө. Монголд амьдрал сайхан байна. Ирээдүйд бол бүр их боломж бол байна. Өнөөдөр учраа олохгүй байна. Тэгэхээр учрыг нь олохын тулд бүгдээрээ нэг удаа ирээдүйд харамсахгүй тулд өөр өөртөөхөө нийгмийг эрүүл болгохын тулд нэг хамтраад ажиллажээ. Тэ. Бүгдээрээ сайн мэдж байгаа, бүгдээрээ гадаад хотод 10 20 жил ажиллаад амьдраад үтцсэн. Тэнд бол ингээд хүний нутаг байдаг. Өөрийн нутагт өөр хөлт ингээд эрхчлөлтөй амьдрах гэдэг шаал үрээд. Америкт ч одоо тохиолбол ингээд дараалан цагаанууд дараа нь ингээд харууд ирснээр идэг байхгүй юу. Тэгээ шарууд энэ төр ингээд ялгаатай шүү дээ. Европт очих юм шал өөр. Японд очиод би бас амьдарч ирсэн. Хэцүү шүү дээ. Чи бас ингээд тэр чинь ингээд нэг үндэстэн бол өөр, олон түмний үндэстэн бол нэг өөр. Тэгээ тэр тунд яг өөрийнхөө их орондоо амьдрна гэдэг бол асар үнцэнтэй байдаг. Тэгээ ийм л юм дээр бид нар анх санал нээсэн. Тэгээд хамгийн чухал юм маш олон юм мэдлэг чадвартай мэргэжилтүүд нэгд ор цугласан. Би нэгэ хараад олзуурхсан. Тэгээд энэ дор чанд гэдэг хүн хэлж ярьсандаа байх нь үгүй байна уу гэд асуулттай байсан. Тэгээд үзэл баримтал дээр ингээд хав хатуу ямар ч нөгөө бослого тэмцэл боллоо гэдэг хахад ямар ч нөгөө талд нь юм хүчтэй юм хуулийн хүч, эрх мэдлийн хүч байсан ч гэсэн тууштай яваад байсан болохоор хүмүүс итгэсэн үр дүнд нь өнөөдөр хүн нам одоо бэхжсэн. За яг тухайн үед байсан нэг 200-300 залуучууд ингээд нийлсэн. Одоо тэрийн дийлэх хэсэг нь бас яг энэ хүн намдаар идэвхтэй үйл ажиллагаа яэл явдаг. Одоо нэг жишээ хэлэхэд дефакто жагаах ингээд бидний хуралдаар орж ирэхэд заал дүүр нэг 300 хүн сууж байхад төөхт 90 онд бид нар ингээд хуралд ихэд англиар ярьдаг нэг 5-6 хүн байлаа. Гэтэл ингээд заал дүүрэн хүн биш дээ. Гэтэл тэнд дортод зөвхөн англиар ярьдаг биш. Дэлхийн 22 хэлээр мэдээлэл авдаг юм залуучуудын эд насын залуучуудын цуглаан бисэн баг. Тэгээд тэр ихтгэл өмчлөл нь одоо хүртэл хэвээрээ байгаа болтой нэг цөмөрөө ингээд байдаг. Тэгээд бид нар бол одоо улам бүр ихтгэлтэй болоод байгаа болох юм байна. Монголын улс төр дээр ямар ч хэсэн гэрэл асааж болох юм байна. Шүтээ зугаад муулуулсан, сайлуулсан ч гэлээ гэсэн үр дүн гаргаж чадах юм байна гэдэг хасар ихтгэл өмчлөлтэй ажиллаж байгаа шүү. Тэгэлгүй яах вэ? Уламжлалт асахын тулд бас таны сөрүүн хэлсэн институт болох гэдэг бэхжих гэдэг бас нэлээд чухал асуудал баг гэж байна. Тэгээ сүүлийн үед бас хүн намтай холбоотой бас жоохон шуугантай дулаантай асуудлууд бас нэлээд их гараад байна да. Одоо гишүүн улсын хурлын гишүүн энэч гараад гарлаа гэдгээ зарлалаа. Зарим нэг хорооны дарганарч бас гарлаа гэж зарлж байна. Тэр болгон дээр л бас яг институт засаглал ялангуяа дотоод ардчлал гэдэг үг дурддагдаад ах шиг байна. Би энэ дээр таны байр суурийг сонсохоос гадна ер нь намын дотоод ардчлал ялангуяа хүн намын хувьд намыг үүсгэн байгуулад удирдах байгаа хүний хувьд ер нь дотоод ардчлал гэдгийг юугаар хэмждэг юм бэ? Юугаар хэмжиж байгаа юм бэ? Юугаар хэмжиж бид нар одоо яа тийм нэг үзэж байгаа танаа намыг дэмжиж байгаа хүмүүс охин хүн нам хിവэрэл байгаа юм байна. 10 жилийн өмнөхтэйг адилхан байгаа юм байна гэж итгэх ёстой юм байна. За би нэг зүйлийг бас онцч хэлэхгүй болохгүй. Хүн нам өнөөдрийн байдлаар 100 мянган дэмжигч гишүүнтэй. Бид нар улс төрийн намыг хатуу гишүүнчлэлээр хязгаарлагдаггүй. Татвараа төлдөг хүн бол та хатуу гишүүнчлэл болоод бусд нь дэмжигч гишүүнээр бүртгүүлээ яваа гэд. Яг хатуу гишүүд нэгээд татвараа төлөөд явдаг 20 орчим мянган гишүүд бол байна. Монгол улсын 21 аймаг 9 дүүрэгт ийм салбартай үндэсний хэмжээний нам. За энэ дундаас тухайлбал манай яг Баянгол дүүргээс гарч ирсэн нэг гишүүн Баянгол дүүрэг тэр гишүүний зөвлөх хийдэг намын орны дарга нь ажиллаа өгөө гэд. Мөн тэнд бас ажилтдаг нэг одоо нэг 30 ийм нэгж байлаа гэхэд нэгжийнхэн л хүмүүс ингээд ажиллаа өгч байгаа энэ л байдал шүү дээ. Яг хүн намдаар үүсэт байгаа зүйл нь юу байна гэдэг тэгэхээр дотоод арчлал бол бүр бусад намуудаас хамаагүй илүү бид нүдгээр дөрмөр тоглодог хүмүүс байхгүй. Маш их нүдэршилтэй хүмүүс ирдэг. Тийм хэцүү шүү дээ. Манай намын одоо хуралдаар очиод суугаад үсэх юм бол амар онлайн хэлцүүлэг бол. Тий. Түүнээс би энд муухай үг хэлдэг, муухай хардаг нэг ширэгч юм байхгүй. Тий. Энийг бол манай хаанаа бүгдээрээ мэднэ. Тий. Гэхдээ зарчим нь юу байна гэхээр нэгэнт та ингээд 7 хараа шийдвэр гаргаад дэмжсэн бол цөөхөн хүндэтгэлгүй яах вэ? Гэхдээ цөөхөн олонхоо шийдвэрийг хүндэтгээд ядаж одоо эсрэгцдэг юм ахиж чимээгүй байгаад явах. Ийм л байдлаар явах ёстой шүү дээ. Тэгээ хүн намдаар үүсчихэд байгаа зүйл нь яах вэ? Энэ нэг засгийн газарт хамтарч орсон зөв буруу л гэдэг юм байна. Тэгээд
дийлэнх нь 80 орчим хувийн зөвүүг шийдвэрөө гаргасан тухайн үед 15-аас 20% нь бол буруу. Бид нар бол ийм сөрөг хүчин байх хэвээр. Яагаад гэвэл энэ парламентын засаглалтаар бид нар сөрөг хүчин байж илүү оноо аавна, хөлөө олон суудалтай болно гэсэн байдлаар явж байгаа. Тэр бас буруу бол биш. Дийлэнх нь ингээд шийдвэрээ гаргасан бол бид нар түүнийг дагаж явах хэвээр. Намын дарга нь эсрэг байсан ч тэрийг дагаж явах хэвээр шүү дээ. Нэг. Хоёрдугаарт нөгөө Монгол улсын улс төрийн нөхцөл байдал нь өөрөө дахиад ийм сөрөг хүчин болвол нэг хэсэг нь хийдэг, нөгөө хэсэг нь шүүмжилдэг 35 жилийн өмнөх алдааг давтаж ирмээрг байгаа байхгүй юу. Тэгээ манайх ч аюу харамсалтай шүү дээ. Зүвжсэн, буруучсэн бүх юмыг нөгөө сөрөг хүчин гэж шүүмжилсээр хагаад тэгээ хийргээд идэг, хөгжих боломжоо алдаад идэг. Тэгэхээр Монголд хин гэж бизнес хийх, хин хөрөнгө оруулалт хийх. Тэр үн чи ядаж нэг 10 жилийн хугацаанд бизнес хийгээд үр ашиг аваад гарья гэд байх чинь 2 жилийн дотор л засаг нь огцроод байдаг. Тэгээ 2-3 жилийн дотор л нөгөө нэг өмнөх гаргасан хуулиа өөрчлөөл дараагийн засгийн газар гарч ирээл өмнөх зөв юм үгүйсгээл гэрээг нь үгүйсгээл ингээд цуцлагыг шаардаад байх юм бол энэ бол ингээ Монгол улсын зовлон байсан. Тэгээ хүн намын гарсан шийдвэр бол энийг зогсооё. Дэлхийг харъя л та. Дэлхий ч өөр болцоод байна. Тэгээ цаашаа Монгол улс арчилсан байхын тулд эдийн засгийн реформуудад зоригтой хэрэгтэй. Гэтэл яг энэ нөхцөл байдал дээр реформ их шийдвэр гаргах чадамж нь бол байхгүй юм байна. Ардын нам дангаараа зогсоолж чадахгүй юм байна. Тийм болохоор ардын нам, арцсан нам хоёр цуг оруулаас байж болж байна. Гэхдээ хүн нам яагаад ийшээгээ орсон бэ гэхээр бид нар юм тохируулагчийн функцэд орсон байхгүй. Цаашдаа ч гэсэн энэ king making position гэж байдаг. Хэнийг хаан болох вэ гэж нөгөө талтай энэ бодлогын залгамж хэрэгтэй байгаа байхгүй. Энэ усад тэгэхээр нөгөө өмнөх гаргасан шийдвэрээ үгүйсгдэг биш, популизмд те орооцолдоод хийрэгдэг биш. Монгол улсын эрх ашиг юмаа гэдэг ийм улс төрийн хүчин хэрэгтэй юм байна. Тэгээд улс төрийн доктортой байдал 35 жилийн хугацаанд байсангүй тэгээд дүр дүнгийн харсан чинь ганцхан оюутлогоо гэдэг нэг том төсөл хөрөнгө оруулагчтай өөр юм байхгүй. Маш их хэрэлдэж муудалцсан хайрын он жилүүд байна. Тэгвэл одоо бүгдээр урагшаага хараад явъя. Ачаагаа үрээд явъя. Тэгээд ийм агуулгаар бид нар одоо засгийн газарт нэгдэж орсон. За энэ бол маш их амархан ажил бол биш. Ороод хэрвээ анзаарсан бол бид нар эрчим хүчний реформ хийнэ гэж хүмүүсийн дуруу үргээл эхэлсэн шүү дээ. Одоо ч орыг одоо хамгийн муу нэртэй хүний улс төрчийн нэг нь бол дорчонд байгаад яагаад вэ гэхээр бүх эдийн засгийн үзүүлэлтүүдийг харсан чинь бүгдээрээ гацц. Тэгээд гацаад байгаа шалтгаан, суур шалтгаан юу вэ гэхээр эрчим хүч байхгүй. Эрчим хүч байхгүй бол ямар нэгэн ажил дүр агавд, ямар нэгэн төмөр замч авах уу, ямар нэгэн барилга орон сууцч авах уу. Тэгээд ийм нөхцөл байдал байгаа бол энэ асуудлыг шийдъя гэд. Тэгээ эрчим хүч рүүгээ ингээд харсан чинь хамгийн гацаагаад байгаа юм төр ингээ үнийг нь хатуу барьсан. Тэгээ дүр ингээд өртгөөс нь 2 дахин бага үнийг ингээ барьчлаар хин яшээ бизнес ихэд гаднаас мөнгө усхыг гэхэлэр хинч нүүрс рүү мөнгө оруулдаг гоо чөтгөрийн гацаанд орцсон. Тэгэхээр эндээс гарах асуудал нь юу вэ гэхээр тухайлбал эрчим хүчний үнийг ядаж өртгөхийн төвшөнд авчиръя гэд. Тэгээ энэ өөрчлөлтийг бол хийсэн түүхэнд 35 жилийн түүхэнд 2 засгийн газар огцорсон юм билээ. Тэгээ би бол хамаагүй огцорсон ч хамаа байхгүй. Гэхдээ энэ бол яах гэж бид нар үндсүүлийн нэмэлт өөрчлөлт хийж яах гэж энэ парламент дээр 5 намтай 3 том нам нь ингээ хоорондоо нэгдсэн. Ийм л зүйлийг хийж чадахгүй юм бол бусад эдийн засгийн реформ байхгүй. Маш их шахсан. Өөрөө би энэ асуудлыг авч явъя гэдэг. Тэгээ оруулж байгаа шийдсэн үр дүнд нь ердөө 1 жилийн дотор одоо энэ эрчим хүчний салбар чинь маш их хөрөнгө оруулалт ороод эхэлчихлээ шүү дээ. Хүн нам 10 жил болсон. Тэгэхдээ ачаа үүрсэн нэг хэсэг маань гомдоод гарсан. Яагаад вэ гэхээр гой сөрөг хүчин байх гэдэг. Бид нар тийм цаг цаваалгаа шүүмжлүүлээд хэн нэгэнд ингээд күтгүүлсэн ч байлаа гэсэн. Ачаагаа үүрээд энэ улсын дараагийн төвшөнд гаргаж анхны бидний зорилго буюу өөр хөвгттэй нэг хөгжсөн эрх чөлөөтэй эрүүл нийгмийг үлдээн гэдэг энэ зорилго дээрээ тууштай байя л гэсэн. Энэ шийдвэр маань хэвээр байгаа шүү. Тийм ч болохоор хүмүүс ингээ бүгдээрээ ингээ байгаад байгаа шүү. Шадар сайдын хуваар хийж байгаа ажил руу үргэлжлүүлээд орё гэж бодож байна. Та өөрөөсөө хэллээ. Та өнгөрсөн 1 жилийн хугацаанд ялангуяа 25 онд баг хамгийн олон гадны хөрөнгө оруулагчдтай уулзсан, хамгийн олон тийшээ явсан ерөн сайд байх гэж бодож байна. Тэгээд ч одоо чамгүй үр дүнтэй байгааг бид бүгдээрээ харж байна. Олон хэлцлүүд
шин төслүүд бас өмнө нь байгаагүй түн шүд ч гэсэн гарч ирж байна. Гэхдээ ингээд хүмүүсийн хүлээлт ерөөсөө бас л өндөр хэвээрэл байгаа дах шиг байна. Өрөнгө оруулалт татах хэрэгтэй. Тэрбум доллар молрын тэр хэрнэгт бас реакцлахгүй л байгаа дах шиг харагдаад байна л да. Угсаал ийм байх ёстой юм шиг л харагдаад байх шиг байна. Тэгэхээр би зүгээр яг та энэ олон хүмүүстэй уулзж байгаа, олон хүмүүстэй ярилцж байгаагийн үед ер нь Монголыг гадны хөрөнгө оруулагчид ямар нүдээр харж байна. Яг бодтойгоор бид нар ч одоо энэ сайхан нар сар байгаль хийхээ ачаар ингээд гоё газар байж байгаа. Айгүй сайхан потенциалтай бүр ингээд хөгжлийн манлайд хүрэхэд жоохон л юм дутчихад байгаа газар байна уу? Үнэхээр одоо ингээд бас ажиллах хэвээр шаардлагатай, сайжруулах, бүгдээрээ хичээх, дээшлүүлэх хэвээр юмнууд байгаад байна. Та ер нь энийг яг ингээд шадар сайтын хуваар нэг талаас нөгөө талаас Монгол хүнийхээ хувьд ингээд нийт бодит төгсөлтийг хэлж өгөөч. Тэгэхгүй бол одоо хүлээлтүүд ер нь их л зөрүүтэй байх шиг. Одоо тийм ярихлаар хүмүүс таалагдахгүй те зүгээр. Та одоо нэгэн тугаасаа таалагдахгүй гэд яриад байгаа юм чи хамаагүй байлгүй те. За яг бодит эдийн хэлэхгүй. Монгол улсад гаднаас хөрөнгө оруулах ямар ч тийм боломж өнөөдөр алга. Боломж гаргахын төлөө ажиллаж байна. Тэ. Яагаад вэ? Монголын зах зээл дэндүү жижиг 3.5 сая хүн. 2000 онд чинь тухайлбал энэ 5-7 нөөцдөр гадны хөрөнгө оруулалт орж ирээд үе хүнд зарах юм зах зээл байхгүй шүү дээ. Монгол жижигхэн, Хятад ядуу, Орос Монголоос хэд дахин илүү нөөцтэй. Тэгэл гараа явчихсан шүү дээ. BHP билетийн дээр сахуулаад. Энэ бодит байдал үнэ. Өнөөдөр газар доорх нөөцрүүл одоо хөрөнгө оруулалт орсон. Энийг бүгд ойлгомоор байна. Хизээ орсон бэ гэхээр Монголын зах зээл хөгжсөндөө биш, Орос биш. Манай өмнөд Хятадын зах зээл 2005 оноос хөгжөөд эдийн засгийн асар хэмжээний эрэлт үүсгээд тэрэн дээр л манай одоо газар доорх нөөцийн эрэлт өссөнтэй л холбоотой. Дэлхийн ингэж л явдаг. За энийг би ингээ хатуу хэлчихье. Дэлхийд дээр хүчих боломжтой цөөхөн улсууд байгаа. Тэр улсууд нь хаана вэ гэхээр дандаа зах зээлийн хажуудаа байдаг. Канадын жишээ авъя. Канад хүчтэй орн байсан үгүй хүүтэн за алт ухдаг нэгтүүд бол явж исэн. Тэгээ Европоос очиж исэн. Тэгээ Канад яаж үгч. Урталт нь дэлхийн хамгийн том эдийн засаг дэлхийн 1-р та 2-р тань дээр хамгийн их ажил хийсэн Америкчууд. Тэгээд том зах зээл үүссэн. Тэгээшээгээ одоо газар доорх нөөцөө зардаг болсон. Канада төгссөн. Өнөөдөр дэлхийд дээр хамгийн их тайван сайхан хүмүүс очиж амьдрах тухтай газар. Дараагийн жишээ. Австрал дэлхийн дөхөнд чинь орон байсан шүү дээ. Англичууд Шотландууд, Ирландууд те улс төрийн болоод эрүүгийн хамгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүдтэй тийшээ цөлдөг яадаг вэ орон барьж чадхаа болчихсон. Тэгээд бүр ертөнцийн мохорлол явуулж шүү дээ. Өгжихгүй юм ус гэсэн. Өгчсөн шүү дээ. Яаж? Дэлхийн 3 дахь зах зээл хажууд нь бий болсон байхгүй. Тэр бол Япон. Дараа нь дэлхийн 2 дахь зах зээл Хятад руу юмаа зарсаар агаал энэ хөгжсөн төв. Монгол өнөөдөр хөгжих хөрөнгө оруулалт татах ганц боломж нь юу вэ гэхээр манай энэ Хятадын зах зээлээ тий бид канадчууд бид австралчууд шиг байж хөгжих боломжтой. Энийг хэлчихмээр байгаа. Тэгэхээр Монголд хөрөнгө оруулагчид Монголын зах зээлийг биш харин Хятадын зах зээлийг сонирхож орж ирж байгаа. Оросын зах зээл бол баруун тишээ байдаг. Гэхдээ Орос бол биднээс асар их нөөцтэй. Нөөц гэдэг бол газрын хэмжээгээр байдаг. Том газар нутагтай бол их хэмжээний нөөцтэй, баг бол бага. Орос өнөөдөр дэлхийн хамгийн том газар нутагтай. Тэгээ нөөцийнхөө газар нутгийн хэмжээгээр манайхаас 10.8 дахин илүү том байхгүй. Тий. Тэгэхээр бид нар өрсөлдөгч нар байхгүй. Тэгэхээр Орос, Монгол хоёр бол Хятадын зах зээл дээр өрсөлдөгч нар юм аа. Австрал, одоо Индонез ч гэдэг юм ингээд бүгд. За энийг бүгд ойлгочмаар. За одоо Монголын дараагийн давуу тал нь юу байна гэхээр инх тайван улс байна. Монгол улс тий. За нэг тайван байлдаан болдгоо. Би Африкийн маш олон улсуудаар очиж ажиллаж байсан. Нэг улс нь хөгжөөд ирэхлээр хажуудлын өршин ингээд дотроо өмөлдөө тэндээсээ дөрвжид гарч ирээд эднээс ингээд татуу унгачдаг байхгүй. Энэ дэлхийн төв. Өнөөдөрч байгаа төв. Монгол тийм байдаг. 2. 3 хамгийн чухал зүйл Монгол арчсан улс юм байна. Хувь хүн засгалдаггүй, дураараа шийдвэр гаргадаггүй, бизнесийн шууд булаачдаггүй, хууль засгалдаг, арчсан эндэглентэй болохоор энэ бол ингээд Монгол улсын ийм давуу тал байгаад байна. За тэгэхээр ингээд ийм 3
нөхцөл бол Монголын давуу тал юм байна гэж. Гэвтэл Монгол руу яагаад хөрөнгө оруулалт орохгүй байна л гэдэг ганц асуулт. Ийм сайхан боломж байхад орохгүй байгаа шалтгаан манай улс төрийн докторгүй байдал. Өнөөдөр хүртэл манай хоёр намын системтэй явж ирсэн би нэгэ муулаад юм л бол огцруулна. Юм л бол ингэ шүмжлээд популизм газараа. Яг ингээд бодиттой шорог боловч ирээдүйд хэрэгтэй ийм үгийг улс төрчид нь хэлж чаддаггүй. Тийм шийдвэр гаргаж чаддаггүй. Өнөөдөр таалагдгаа бодож алга ташуулгаа боддог болохоос нэг урт хугацаанд энэ усад хэрэгтэй дэд үтсийн хөрөнгө оруулалт холбоосууд за тэгээ том хэмжээний бүтээн байгуулалтууд том хэмжээний яриа хэлцэл мөнгө оруулж ирэх тийм нөхцөл байхгүй байгаа юм л да. Тэгээ байхгүй байгаа болохоор би бол одоо сүүлийн үеийн гадагшаа авах болсон шүү дээ. 2025 онд би нэг гадагшаа яваагүй дээ. Яагаад вэ гэхээр эхний хагас жил маш их явж исэн. Тэгээд улс төрийн докторгүй байдал үүссэн. Тэгээ гадагшаа очиод уг нь бол маш олон том хөрөнгө оруулагч нартай дийл хийгээ явж исэн. Давост очиод маш олон хөрөнгө оруулалтын гэрээнд гараа өсөж зурсан. Дараа нь Америк Нью-Йоркт очиод private equity fund дэлхийн 2 номер Дэвид Рубинштейнтэй уулзаад за тэгээд хөрөнгө оруулалтын бүх банкудтай уулзаад Монголын эрчим хүчний салбар ямар их гоё байна те секс гэж ярьдаг те бүх пичийг хийгээд ингээд явсан харамсалтай нь өрөөд ирсэн чинь засаг огцорсон. Сая ингээд хийргсээр байгаа л одоо өнөөдөр дахиад бас ингээд засаг огцруулах асуудал тавихлаар энэ аяга харамсалтай байхгүй. Тэгээ уг нь бол хүн нам орохдоо энэ нэг юм одоо инженеэр ингээд хээр яваад галт үлээ цай чанаа ихлээр нэг 3 чулуу тавьж байгааг ингээд тоогоод өгдөн шүү дээ. Гэтэл манайх чи 2 тоогоотой. Заримдаа биш 2 чулуутай, заримдаа 1 чулуутай тэрэн дээр чи ингээд тоогоо донгоцож чадахгүй шүү дээ. Ингээд сайн насгараад идэг, хоолоо шидэж чадахгүй. Яг ийм эдийн засгийн нөхцөл байдал хасгаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингээд дор хаяж 3 чулууны нэг нь боллоо. Тэгээд доктортой хамгийн гол нь гадагшаага түншүүдтэй бол дунд урт хугацаанд доктортой байдлыг амлаж чаддаг. Ашигтай байна, алдагдaltaй байна, гэрээ хэлцэл хийгээд тэрэндээ эзэн байж чаддаг. Итгэл найдвартай юм түнш байна гэдэг ийм л агуулгаар одоо засгийн газарт орж ин гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг энэ хариуцсан шадар сайдын ажилд бол хийж байгаа. Тэгэхээр яг ингээд хийгээд явж байхад тэнд худлаа ярьж болдоггүй. Ялангуяа их хэмжээний хөрөнгө оруулалт дийл хийцэл явж байгаа үед бол болдоггүй. Оюу толгой одоо хөрөнгө оруулалт орж ирсэн байсан. Гэхдээ алдааг нь бол бид нар бас давтаж болохгүй. Одоо аль болох төр орохгүй. Дандаа хувийн секторын дийл байх нь зүйтэй. Хувийн сектортой. Төр бол замын засч өгдөг, санхүүжилтийг босгож өгдөг. Ийм байдлаар ажлаа бол ингээ хараад уг нь үр дүн маш сайн гараад явсан. Гэхдээ харамсалтай нь засгийн газрын докторгүй байдал дахиад ийм гадна талд нөгөө мессежийн сүргээр очиод байна. Тэгэхээр өнөөдөр хаалга тогшоод Монголд хөрөнгө оруулалт шууд хийчээ гэсэн хүн бол ховор. Ер нь бол маш бага. За өнөөдөр хөрөнгө оруулалт гадаадын хөрөнгө оруулалт бараг 0 руу ингээд төхөөд явж байгаа нь үнэн. Тэгэхдээ ямар салбар дээр одоо илүү бодтой байна гэхээр эрчим хүчний салбарт таахгүй. Эрчим хүчний салбарт бол хөрөнгө оруулалт бодтой ингээд орж ирж байгаа тохиолдол бол 1 тэрбум доллар EBR тэгээ санхүүжилт энэ хувийн секторт өгж байгаа хөрөнгө оруулалт байхгүй. Тэ. Хизээч юм байгаагүй шүү дээ. Тэ. Банкуд ч санхүүжилт өгөхийн тулд төсөл банк руу үр ашигтай юу гэдгийг харж иж өгдөг. Хууч үр ашиггүй байсан байхгүй. Яагаад гэвэл тийм бага үнэтэй бизнесүүд ямар ч боломж байхгүй, төр тэтгэх итгэл байхгүй гэдэг шүү. Яг энэний дараагийн тохиолдол сайхан Европын EBI гэдэг хөрөнгө оруулалтын банк 1 тэрбум еврого бас санхүүжилтийн хувийн секторт өгөө гэдэг. Энэ чинь бас эрсдэл. Гэхдээ нэмж өгөхөд бэлэн байна. Яагаад гэвэл танаа одоо эрчим хүчний салбарын төслүүд чинь үр ашигтай болчиход байна. Гагцхүү засгийн газрын доктортой байна л. Энэ хайжгаар шууд хөрөнгө оруулалт ямар нэгэн хинт ч өөр мөр тавихгүйгээр өөртөө эрсдлээ өрөөд орж ирэх 10 гигаваттын хөрөнгө оруулалтыг ногоон эрчим хүчин дээр чинь хийя гэд тэр Арабын Aquapower. Нэгц улс Aquapower Сауди Арабын хамгийн том эрчим хүчний компани дэлхийн 3-р 4-р том юм акул орж ирж байгаа. $14 шүү дээ. Нэмэх нь нөгөө ногоон ус төрөгчийн төсөл дээр хамтар санхүүжилтээ хийгээд $5 тэрбум хөрөнгө оруулалт хийя гэдэг. Энд чинь нөгөө юу оюутлага байхгүй цаашаа. Ингээд наашаага ингээд бүх юм ингээд явж байгаа. Одоо ганцхан л бидний гэрийн даалгавар байгаа. Доктортой байж чадах уу? Мөн үү? Ядаж энэ нэг 2028 хүртэл
тогтвортой бодлого байж чадах уу? Энэ хүмүүс чинь $14 өрөнгө оруулалт хийхин тулд ядаж 20 жилийн тогтвортой байдал шаардсан шүү дээ. Тийм биз дээ. Гэтэл яг энийг л бид нар одоо аягүй сайн харуулж чадах юм бол араас нь хөрөнгө оруулалтууд бол байна. Ийм ус төрийн тогтворгүй байдал, хэрүүл тэмцэл, бие биенээ үгүйсгэсэн, өмнөх хийсэн зүйл, сайн зүйлээ хүртэл үгүйсгдэг энэ 35 жилийг дахиад 5 жилээр уртсгна гэдэг юм бол гадны хөрөнгө оруулалт гарч боломжгүй. Шадар сайдв ч гэсэн би гадныханд бас судлаа ярьж болохгүй шүү дээ. Зарчим. Тийм болохоор одоо бол энэ доктортой байдалд илүү анхаарад сүүлийн бол 6 сар үнэхээр гадагшаа явсангүй. 26 онд та хэр ихтэй байна тэгээд ер нь одоо 1-ээс 10-аар дүгнвэл та ер нь хэр савлна гэж бодож байна. Та илүү яах мэдээж ойлгож байна. Гэхдээ зүгээр нэг өөрийнхөө төсөөллийг хүн болгон л одоо 26 оныхоо юм төлөвлөж байгаа бах. Хэр ихтэй байна 26 онд? Намарч болгоо ингээд өндөрлөж байна. За тэгээ өнөөдөр одоо манай Ардсан намынхан ч бас хоцрол нэгээл гаруус цуглуулаад явж байгаа юм шиг. Тэгээ 27 28 оныхаа сонгуулаад бодоод тах шиг байна. Манай намуу сонгуул бодоод тах шиг байна. Гэтэл сонгуулиас өмнө амьдрмаар шүү дээ. Ажил хиймээр байна. Тэгээ би бол хэлж байгаа итгэл үнэмшил тэгээд энэ засагт бол орж ирсэн. Тэгээд бас итгэж байна. Энэ засгийн газар ингээд доктортойгоор 28 он хүртэл явчих болов гэсэн итгэл үнэмшил байна. Магадгүй 27 оны ерөнхийлөгчөөр бол жаахан өөрчлөлт бас орж магадгүй байх тийм. Хэрвээ одоо их жил ихэд л энэ төр засаг ингээд бужигнаад ирэх юм бол тэгэл нөө 27 оны сонгуул 28 оны сонгуул гэж буцаал нэг муухай цикл рүүгээ ингээд яваад орчих байх ус төрчихсөн. Тэгэх юм бол гаднаас хөрөнгө оруулалт хүлээгээд нэмэр байхгүй. Одоо шадар сайд өвч гэсэн би бас гаднаас хөрөнгө оруулалт татна нэгээд явах нь ч бас өөрөө ёс зүйтэй зүйл биш байхгүй. Тэгэхээр доторх асуудлаа дахиад энэ засах ажил руугаа л орно гэсэн. Доктортой бүтцийг яаж бий болох вэ? Олуулаа нийлээд хамтардаг цөөхөн монголчууд нийлээд явдаг энэ тогтолцоо руу орлоо гэд асар их итгэл үнэмшилтэйгээр бид нар чадлаа. Одоо энэ хамтраад ажиллаа хийгээд иргэдтэй дүнгээ тавиулъя гэдэг юм руу орсон. Тэгээ харамсалтай нэнийг одоо тэр засгийн газар нууцлаа дараагийн засгийн газар одоо хамгаалал явах усаар аргагүй байх. Дараагийн засгийн газар унах юм бол одоо хүн нам тэгэл одоо яалтай билээ. Тэгэл одоо нөгөө дахиад үзэндээ тий. Дахиад одоо үзгэл багтаа тий. Гэхдээ бас одоо бусад намуудыг 27 28 оноо бодож гин гэж та чинь бас намын даргын хувьд бас бодохгүй болохгүй. Сая намын 10 жилийнхээ хурлын үеэр та чинь 32 судалтай болно гэд намынхаа үзэл баримтлал дээр бас прагматизмын тухай санааг дэвшүүлээд бас хандлт өгсөн байгаа альбан тушаалтай шүү дээ. Тэгэхээр танд энэ талаараа та юу гэж бодов? Яг таны энэ үзэл баримтлал дээр хүн нам бас ямар шинжилэл өөрчлөлтийг ер нь төсөөлж байна? 28 оны сонгуулийг бас яаж харж байна гэдгийг бол би асуухгүй болохгүй гэж бодож байна. За би ийм ярьж байгаа нь юу вэ гэдэг тэгэхээр яагаад хүн нам тухайлбал 2028 он дуустал засагт ингээд ачаа өөрөөл үүрсэн шиг байх гээд байна гэхээр нэг урт ажлыг хийж үзүүлмээр байна. Эрчим хүчний бие даасан тусгаар тогтнол гэдэг зүйл ямар чухал юм бэ гэдэг үзүүлмээр байгаа. Эхлээд энийг үзүүлчихэд дараа нь шатгууны асуудал руу ормоор байгаа. Тэ. Энд чинь нэг бизнесийн зарчмаар явахгүй болохгүй шүү дээ. Тэгэхээр 2028 хүртэл хүн нам бол ямар ч байсан энэ эрчим хүчний тусгаар тогтнолыг хийгээд 100% өөртөө хангадаг болоод хөрөнгө санхүүгийн босгоод бизнесүүдийг дэмжиж татвар орчны энэ бий болгоод мөн дархмал их өсвөрийн боломжийг нээж өгөөд тэгээд экспортыг суурийг нь тавина гэж. Энэ бол ингээд хүн намын зорилго. Энэнийг бол хийгээд үр дүнгээ үзүүлээд за 28 оны сонгуулиар амар гоё өрөө биш, амар лаг популизм биш, харин хийсэн ажлаа урдаа тавиад монголчуудаа ямар ч гэсэн нэг том ажлаа ард нь гарчлаа. Одоо дараагийн асуудал хүнсний тусгаар тогтнол эсвэл юм шатгууны тусгаар тогтнол. Тэгвэл бид нар энийг бариад орё гэд. Ингэж үе шаттайгаар ингэ шүдээ зууж явах юм бол энэ үр дүнд шиг гэсэн бодлого. Энийг бол бид прагматизм гэдэг байгаа. Маш энгийнээр. За яагаад энэ прагматик бодлогыг хүн нам сая холбол төвшүүлвэ гэхээр 70 жил социализмаар ингэ явцсан. Маш их үзэл сурталчилсан. Тэгсэн мөртлөө үр ашиг байна уу гэхээр байдаггүй. Тэгээ социализм шиг унтсан тий. 90 он дэлхийд даяараа тестлээ болохгүй юм байна. За дараа нь юу байна гэхээр мэдээж амар капиталист зах зээл рүү ингээд шилжээд орё.
За нийшээгээ ингээ явах нь зүйтэй гэдэг. Гэхдээ дэрлүүгээ бүрэн шилжсэн чинь баалгалаа байна л да. Тэг. Гэхдээ хитрхи их тийм догматик байдлаар хитрхи их изм яриад үзэл суртал яриад барууны хитрхи л юм баста либерал бодлого байвал баста чухал мухал гэдэг ингээд яриад байна. Yes. Өнөөдрийн юм нэг хатуу төр юм ингээд төвтэй системийг затлахад энэ бол зүйтэй. Үнэн. Тэгвэл нэг монголчуудад аль нь хэрэгтэй байна вэ гэдэг прагматик бодлого барих нь зүйтэй байна. Тэгээд дэлхийн хөгжсөн бүх улсууд дандаа прагматик бодлогоор хөгжсөн байдаг. Америкаас судалцаагаараа, Англиас судалцаа, Японоос судалцаа маш прагматик хүмүүс шүү дээ. Тэ капитализм дотор социалист систем тос гэж ярьдэн шүү дээ. Тэ дэлхийн бас хамгийн прагматик сүүлийн үед бас хөгжөд байгаа улс хятад ч хөгжөөд байна. Two-tier economic гэдэг хоёр эдийн засгийн бодлогоор ингэж явдаг. Хамгийн прагматикаар богино хугацаанд хөгжүүлсэн 2-3 улсын жишээн дээр болохоор хамгийн ихт нь Сингапур үедээ Солонгос үедээ. Тэгээд энэ бол Израиль те. Эдгээр бол ингээд маш прагматик бодлогоор ингээд явуулдаг. Тэгвэл бид нар одоо нэг юм өнгөрсөндөө байгаа янз бүрийн нэг үзэл санаа ингээд ярихаа түр ингээд хажууд тишээ тавьчихъя. Одоо яг бодит үр дүнлөө чиглэсэн үйлдэл хийдэг юм улс төрийнхаа ажил руу орцгоё. Маш энгийнээр одоо муур цагаан байна уу, хар байна уу хамаа байхгүй. Болгоно барьдаг байх нь чухал гэдэг шиг Монгол улс тохиолбол өнөөдөр маш энгийн жишээ бензинг болчлоо шүү дээ. Тэгээ хойд төрчин ингээд дайнтай тэгээд 50% нь үйлдвэрлэл байхгүй болчихлоо. Тэгвэл бид нар мэдээж урд төрчөөсөө бензин авах бодлого барих нь зүйтэй эцтэй жишээ. Гэтэл урд болохгүй хойноос л авах хэрэгтэй. Тийм зүйл бас байж болохгүй. За тэгээд цаашаага мэдээж дотроо нөгөө бензиний өөртөө нэрээд хажуугаар нөгөө яг энэ яриад байгаа цэвэр хямд эрчим хүчнийхээ шилжилтийг ингээд хийгээд байх нь Монголын эрх ашиг үсттэй. Эн чинь прагматик бодлого мөн үү яа мөн. Цаана мөнгө санхүүжилт оржилт иржил байгаа бол тэнд болж юм одоо прагматизм явж идэг. Тийм биз? Тэгэхгүй ингээд санхүүжилт байхгүй мөртлөө нэг баахан лооцгонсон гой ингээд цаас яриад төлөвлөгөө танилцуулаад байдгасаа татгалзаа гэдэг байна. Тэгэхээр хүн намын өнөөдрийн дэвшүүлж байгаа энэ 3 дахь хөгжлийн зам гэдэг байгаа нь одоо бүгдээрээ нэг эргэцүүлээд нэг харъя. Яг өнөөдрийн нэвтрүүлэг шиг дандаа сайхан зүйл эсвэл дандаа муухай зүйл бүх юмыг харлуулахаа болио. Одоо яг бодтойгоор бүгдээрээ нэг үнэлгээ тавьчих. Тэгээ бодит ажил руугаа л бүгдээрээ нэг ороо явчаа. Тэр нь сайн байна уу, муухай байна уу? Тэр нь хамаа байхгүй. Тань таалагдаж байна уу үгүй хамаа байхгүй. Хамгийн гол нь энэ Монгол улсад хэрэгтэй. Энэ одоо үр дүнгээ өгөх тэр нөгөө бодлого руу бүгдээр анхаараа явчаа гэдэг. Энэ бол одоо зарчим гэдэг юм уу? Ажлын арга хэрэгсэл, арга барил гэдэг нь прагматизмыг одоо дэвшүүлээд байгаа нь тэр юм шүү. Тэгэхээр хөгжсөн бүх улсуудын прагматик бодлогоор явж ирсэн байна. Одоо байгалийн нөөцтэй газар дор байдаг улсуудын хувьд болохоор тухайлбал уул уурхайн капиталист бодлого гэдэг бол өөрөө бас зогтдоггүй. Яагаад гэвэл цөөхөн ажлын байр үүсдэг. Цөөхөн хэсэг нь барилгын дидэл хэсгийг авдаг. Нийт иргэд нь ядуурчдаг. Нийт иргэд нь ядуу хэсэг нь тэр баян хэсгээ үзэн ядаад байдаг. Нийгмийн асуудал болдог. Дээрэм хулгай тонол болдог. Ингээд засаглалын асуудал болдог. Энэ чинь Африк шүү дээ. Тэг манай энэ онолчод эсвэл манай тэр дарга нар ингээд Африк руу очиж үдсэн хүн байна уу? Очиж нэг бодлогын зөвлөмж өгсөн хүн байна уу? Тэрийг одоо жишээ болгоод харалт. Тэгэхээр Монгол бол өөрөө онцлогтой юм аа. Өнөөдөр бол юу үнэн бэ гэдэг тэгэхээр хитрхи их төр ингээд оролцоотой байгаа нь буруу. Төрийн өмчийг бол аль болох хууруу шилжүүлэх ёстой. Үнэн. Төсвийнхаа менежмент, мөнгөний бодлогын менежменттэй сайн их нь бол үнэн. Дор чанд бол дандаа энэ бодлого төр байдаг. Хүн нам тухайлбал ингээд үзэл санаанаас ухарсан. Засгийн газарт орсоо. Төрд анхаалагсаа ингээд гадна талаас шүүмжлээд байд юм л да. Гэхдээ бид нар ерөөсөө үзэл санаагаас огтхон ч ухраагүй шүү дээ. Би одоо хүмүүсийг хэлээд байгаа тэр засгийн газрын хуралдаан бол хаалттай болт юм. Протоколыг авалж үзээд орчхонд нэг л одоо эсрэг үг хэлсэн бол би зүгээр огцорё. Тэ. Яагаад гэвэл кабинетийн зарчим гэдэг бол нийлэнхээрээ шийдвэр гаргасан бол тэгэл тэрийг дагаад явах хэрэгтэй. Тэр дотор хүртэл бол шийдвэр гарах хүртэл өөрсдийнхөө байр суурийг хамгаалал явдаг. Энэ бол ингээд кабинетийн зарчим, хамтарсан засгийн газрын соёл байна. Тэрэн дээр бол би байр суурь бол хэвээрээ байдаг. Гэхдээ өнөөдрийн энэ үйл явц бол харуулна шүү. Эдийн засгийн эрхчлөлтийн хувьд хэл явчих. Энэ дотор нөгөө хувийн сектор дамгаалах, төрийн өмчийг
хувь руу оруулах энэ процесс явж байна. Татврын реформын асуудал явж байна. Манай гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хууль төсөл гээл агуулгаараа ингэ явж байна. Энэ бүхэн чинь бол ингээд засагт орсон бидний бас хувь нэмрээ гэж бид нар харж байгаа. Цаашдаа ч гэсэн энийг бол хийгээ явна. Гаднаа гүтгүүлдэггүй, харлуулдаггүй, шүмжлүүлдэггүй. Тэрийг бол хүлээж аваа цаашаа бол харин зорилгынхаа төлөө явах. Энэ үйл хэрэг үйлдэлийг бол прагматик үйлдэлээ гэж хараад байна. Таны энэ хариулт яг бидний ярилцлагын магадгүй хамгийн төгсгөл байхсан байхаа гэж бодож байна. Энэ бодитоор нөхцөл байдлаа харах, хийж байгаа зүйлүүдээ яг үндэслэлтэй олон талаас нь эргцүүлэх энэ яриа энэ тайзнаас сальж энийг үзэж байгаа айлуудын галт тогооны ширээн дээр том одоо өрөөнийхэн ширээн дээр үргэлжлээд явна хаа гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр он солигдох чинь таны хувьд хамгийн сүүлийн хариултыг бас ашиглаж олон нийтэд хэлэх, мэдчлэх зүйл байвал хуваалцаач гэж урьж байна. За баярлалаа. Мэдээж он солигдож байгаа болохоор бид нар болж болохгүй зүйлээ яг бодитоор нь дүгнэж явдаг байх юм соёлтой. Энэ соёлоогоо бас ингээд олон нийттэй ингээ хуваалцаад явах нь бол энэ их зөв жишгээ. Тэгэхээр би маш их талархаж байна. Хоёрдугаар 2026-27 гээд бид нар ирэх жилээ дандаа өөдрөгөр ингэж төсөөлдөг. Тэр нь ч зөв. Би юу хэлхийг хүсэж байна гэхээр Монгол улс бол асар их хөгжих боломжтой ийм улс юм а. 200 улсаас богино хугацаанд хөгжих боломжтой 5 улсын нэг нь бол Монгол улс гэж байна. Урталтаа маш том зах зээлтэй, өөрсдийн хүний нөөцтэй, газар дээрч нөөцтэй, газар дээрх бас доорх нөөц нь хангалттай байхгүй. Тэгэхээр нэг л зүйлийг уриалж хэлмээр байгаа. Тэр нь юу вэ гэхээр цөөхөн монголчууд одоо хоорондоо нэгдэх ийм цаг үе ирсэн байна. Дэлхийн ертөнд шал өөр болсон байна. Том жижигэгээ дээрлэгдэг ийм одоо нөхцөл байдал улам бүр наашаа ирж байна. Тэгэхээр Монгол улсын хувьд бол хөгжих асарх боломжтой хөгжихэд бол дотроо уучраа олж тогтвортой бодлого. За тэгээ бие бинийгээ хүндэтгдэг, хүлээн зөвшөөрдөг энэ хандлагыг одоо ус төрөөсөө ахуулаад гэр бүл айл өрх болгон бас ингээд бие бинийгээ хүндэтгэж сайтай муутай ингээд агуулж явах нь бол монголчуудын бас өмнөх одоо зам байсан, соёл байсан энийг хадгалаасаа гэж хүсэж байна. Тэгээд нийт монголчуудаа ирэх 2026 онд сайхан гэрэл гэгээтэй өөдрөг ажил үүсэн бүтэмжтэй зөвөр хүүхэд нь үргэлж юм бас хөөр бажилтай байхыг хүсэн өрөөж байна. Тань ч гэсэн таныг бүлчихсэн энэ дэвшүүлье. Танд бидний урилгыг хүлээн авч үлзээрсэн баярлалаа. За баярлалаа. Улиран одож 2025 он манай гэр бүлийн хувьд бол